Улсын хурлын гишүүнийг эрүүлэн татдаг болох ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг эмэгтэй гишүүд эсэргүүцлээ улаан ягаан өнгийн хувцасаар ижилсэж илэрхийлжээ. Гэсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 101 гишүүний 57 дэмжиж улсын хурлын гишүүнийг хариуцлагажуулах гэдэг эерэг танилцуулгатай ч парламентын дархлааг хүндэж төлөөллийн ардчлалыг хаашин ч эргүүлж болзошгүй хуулийн төсөл амиллаа. Туулгуул шүгдэнгийн бомбгэгч зүйлээр бохирджээ. Тодорхойлбол богдуулын их тэнгэрийн амны ойролцоо хоголд зангидсан гарнаас томхон дотор нь будаа, даавуу, хүний нэр зэргийг шар улаан даавуунд задрах аргагүйгээр чанга боосон зүйлийг ихээр хайжээ. 5 жилийн өмнө энэ мэт зүйлийг олноор хайсан байсныг гандан дэгчлийн хийдийн лавнар зайран хос хоёр тэргүүтэй хүмүүс цэвэрлсэн байна. Тэдний хэлснээр ийм зан үйл бөөгийн болоод бурхны шашинд огт байдаггүй. Хатуу эд зүйлийг гол өргөлөө гэд амьдрал сайжрахгүй. Харин эсрэгээр лус хилэгнүүлж голын ус бохирдно. Тиймээс мухар сүсэг хийгээд сүсэг бишрэл хоёрыг ялгаж салгаж сурах хэрэгтэй байна гэлээ. Экологийн цагдаагийн алба хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 бодисын нэгэнд ордог мөнгөн усыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг илрүүлжээ. Эдмүрийн баримтаар 9.2 кг мөнгөн усыг хураан авч бүрдэн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хуульд зааснаар энэ төрлийн гэмт хэрэгт 5401-ээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. 1-ээс 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хорих гэсэн ялаар шийтгэдэг. Гадаад улсад оргон залсан этгээдийг эрен сурвалжилж, олж тогтон, шилжүүлэх болон албадан авчрах үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэ удаад мансуурлах болон сэтгцэд нөлөөт байдлыг хууль бусаар хэлээр нэвтрүүлж худалдаалсан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон этгээдийг Польш улсаас баривчлан авчирчээ. Уг этгээд нь 2019 оноос эхлэн бусадтай бүлэглэн зохион байгуулалтаагаар Испани улсаас Монгол улс руу олон улсын шууд дийлгэмж ашиглан их хэмжээний мансууруулах сэтгцэн нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлж худалдаалах, улмаар хууль бусаар олсон орлого буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон шалгаж эхэлсэн. Хотулаа аппликейшн хэрэглэгчийн ажилдаг байгууллага албан тушаал сарын орлогын их усүр зэрэг үндсэн зорилгоос гажсан мэдээлэл шаарддаг болохыг хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн хяналт шалгалтаар тогтоожээ. Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийг нэг дор авахад нэгдсэн танилт нэвтрэлтийн систем, хамууга ID, дан систем, хэрэглэгчийг нүүр царайгаар таних зэрэг системийг үйлчилгээний төрлөөс шалтгаалan 3 төвшөнд заавал танин баталгаажуулдаг нь хүний халдашгүй чөлөөтэй байх, хувийн мэдээллийг хамгаалуулах эрхийг зөрчижээ. Тиймээс зогсоох хүртэл арга хэмжээ авахаа мэдээллээ. Улаан утхот хар галуунуудаар дүүрчээ. Загасчдын үзэн яддаг эдгээр шууд сэлэнг мөрнөө үзэгдэж эхэлсэн байна. Холоос харахад голын ус бидэртэн байх мэт боловч энэ нь хар галуунууд загас байхаар сугалсныг илтгэнэ. Ice Global-ийн цөөхөр мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.